Цэцэн соноо бүгд өндөр аздан шалгаруулъя. 11 сарын 14 хүртэл цагаас тэнцэний нэгдүгээр нэгэн болох биеийн харанда нэг албан өдрийн бэлтгэл. Нэг өдрийн бэлтгэл бас таалтаж байгаа. За нэгдүгээр охиндоо аздан бисэнд маш их баяр хүргэе. Үнээр олон найзаа цоцолтгүй урьж цоцолтгүй хийсээ явуулсан. Бичлэгнэр дуртай байсан манайх шүрээ томруулаад илүү хөргөн болгосон байгаа. Олон олон гоё гоё шинэ зүйлсүүд нэмэгдэж ирж байгаа. Тийм болохоор та бүхэн манайх хийдэгсэн хэвээр байгаарай. За ингээд харж байгаачлан бүх төрлийн бараанаас нэг шиг гарч ирсэн байна. Ямар нэгэн бараа хоорондоо давцаагүй. За ингээд нэг дагуу нэг шиг бараа гарч ирсэн байна. Одоо бүгд бараа бэлтцгээе. За ингээд ихнийх нь нэг шиг засны цогт харсан байна. За энэ хөргөн гадна тал нь хатуу гоё төмөр засны цогтнод ирсэн ирсэн байгаа. Дараахан надад зураг авсан байна. За хөргөн 80 мл өгөө яхаа хөтэй. Дараахан нэг утасны зүйлс таарсан байна. Аа хөргөн даваатай дээрээ дараа бөмбөлөхтэй. Дараахан нэг шиг олон юм тарсан байна. За энэ хөргөн бир болонготой дээрээ лаба ботой. Дараахан нэг шиг стрик тарсан байна. За хөргөн стрик өгч байна. Дараахан нэг шиг бууж тарсан байна. Энэ хөргөн яахан гэдэг гой зурхан зүзэн батан хэрж харагдана. Дараахан нэг хөргөн авчир хайцсан байна. За хөргөн зурагтай авчир өгье. Дараахан нэг эвлэлтэй тоглоом тарсан байна. За энэ брикс үгүй энэ нэгэн бараануудаас аль нь ч гарч ирж болно. Ийм хөргөн мастай гэх юм уу? Дараахан нэг дурсаргачтай тодруулах чадсан байна. За энэ бол үнээр хөргөн. Тэгтэр дээрээ ямар нэгэн бичсэн хадаа урзурахаар яг энэ дүрсэрийг гарна. Бүгд одоо зургийг харцгаая. За энэ хөргөн гарч байна. Дараахан нэг жижиг тал хайцсан байна. Энэ хөргөн нэг талаа үзэлцэнтэй нөгөө талаа хөргөн зурагтай дуулаатай. Энэ хөргөн дэлгүүе. За гисүүлийн бараан нэг усны хатуур хайцсан байна. За хөргөн цэцэгтэй усны хатуур үгүй. Одоо сүүлийн үед тогтоод маш усны хатуур хэрэглэдэг болоод байгаа. Одоо бүгдний гүнээ бэлгэх өгцгөөе. Гүнээ бэлгэнд энэ хөргөн пенал бэлгэлж байна. Одоо бүгдний хацны хабилгийг салтгаая. Өнөөдөр бичлэгнээр дуртаж байсан чинь манай уралд дотор 5000 бие бүсүүдэд 7000 төгрөгөөр. За тэгээд одоо нутагт цайлж байгаа хүмүүс маань өөрсдөө онооныхаа мөнгийг дан дээрээс нь үргэлжлүүлэн оноо тавьж өгсөн гэдэг 7000 төгрөгийн төлбөр авах яагаад гэвэл дагаан дээр очиж оноо тавьж өгч байгаа болохоор. За тэгээд та бүхэн маань цайлах хийх юм бол чадвар орж ирээд үний мэдээлэл аваад тэгээд цайлах өгөөрэй. За ингээд цэцгийн маань бэлэг бэлэн болж байна. Хацсан басан гинэ охиндоо маш их баяр хүргэе. Дахин